Дэлхийн монголчуудын MJ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг Яман Ямахыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн 3 дугаар студиэс Сарай муутай хөтлөгч Ари миний бие за мөн Ааш муутай хөтлөгч Ари бас хамтран хургалдаг. За найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ амьсгалах агаарыг танд бид халамжлын өрөөтэй Air Care. За Air Condition агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн компани хамтран ажиллаж байна. За мөн хүчрхэг дархлааг бий болгоно те циклоферон хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний минь хачин сайхан амарлаа штэ. Та сайхан амар уу? За хачин сайхнаас нь илүү сайхан ямарчсан амарсан. Ямар буха. Заавал ингээд нөгөө нэг үе дотоод хүн цус гэдэг. Чамаас л илүү амарсан л гэж таараа. Би өчтөр заа ингээд. За. Ажил таараад бид нар чинь Qs night-тай байсан. Qs night-аар аригунтай таарсан. Тэгээд өргөжлүүлээд анжаах гэрлээх тэгээд хар Чимбатай хамт юу гэсэн киноны нээлттэй after party-нд яваад бид нар. За та хэд чинь Чимээгүй хотын жолооч гэд ер нь миний ингээд нэг үдсэн кинонууд дундаас би нэг ингээд те 2-3 киног би бүр ингээд оригинал ингээд топ 3-даа чагсаадаг байхгүй юу. За тэгээд би яг энэ Чимээгүй хотын жолооч гэдэг киног би үзээгүй байсан. Гэхдээ энийг би бүр амралтын өдрөөр бүр ингээд хүчээр үзнэ гэж бод. Ягаад тэгэхээр одоо яг би энэ найруулагч ч юм уу уран бүтээлчтэн жанрын яг юу гэж нэрлсэн би мэдэхгүй байна. Гэхдээ надад яг тэр ингээд үйл явдлын нэг шоронгоос дөнгөж нэлээд олон жилийн дараа сурлагдсан залуу одоо шарил зөөвөрлөх машины жолоочоор ажиллаж байгаа тийм нэг неон нуар ч юм шиг нэг те одоо нөгөө тогшоогоо нөгөө хүний сэтгэл хөдлөл драм үзүүлсэн юм кино байхгүй юу. Тэгээ би энэ киног за ингээд топ 3 киноныхаа ингээд байрлал маань өөрчлөгдөх нь энэ киног үзье гэж тэгсэн чинь энэ донд нөгөө чи Овжин охид гэх киног санаж байна уу? Үгүй. Овжин охид гэд Монголд нэг кино гараад одоо гол дүрд нэг хотын 3 охин хөдөө очиод сампл гэд нэг залуутай уулзаад тийм кино ерөөс үзэж байгаагүй. Энэ ингээ pop соёлоос бүр ингээд айгүй хоошлаарай манайхаа хоошлаарай. Тэгсэн чинь за Овжин охид киноны одоо жүжигчин сампл буюу самплын дүр тоглосон жүжигчин Ган зэрэг бит хоёрыг үздэг гинэ. За тэгээд бит хоёрыг үздэг шүү. Ари өстэй айгүй архиунд эрхэлдэг гэхээр би архиунд л надад эрхэлдэгтэй гэж бодчихлоо яг үнийг хэлгээд. Буруу бодолтой юм биш үү? Нэр яг тэгж бодсон шүү. За Hot Topics нэвтрүүлэг бол энэ дэлхийн хамгийн том одоо өнөөдрийн халуун сэдвүүдийг илрүүлж гаргалж ирж ярьдаг юм нэвтрүүлэг байгаа. Бид хоёр амны цээжний пангаараа бол буурдаггүй. Бид хоёр энийг гаргаж ирэхэд бол Google тренд ашигладаг. За тэгээд ер нь бол Google-ээр хайлт хийж байна гэдэг бол үнэхээр энэ сэдв яг одоо илт хайлт халуун байгаа гэдгийг яалтчгүй илэрхийлдэг. Тэгэхээр Google Trends-ийн өнөөдрийн сүүлийн 24 цагийн одоо тэргүүлж байгаа мэдээллүүдийг сонирдуулъя. За эхний мэдээлэл H5N1 гэдэг хайлт өчигдрөөс хойш 20 мянган хайлтаа ер нь улс болгон дээр гарч ирээд байна. H5N1 гэдэг. За бүгдээрээ одоо коронавигийн гот бүгд л драма өгч шүү дээ. За хэцүү хонжлоо. Тэгсэн чинь за энэ биентэй яг холбоотой яг нэг юм хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона яг гарч авах үед, ковид гарч авах үед дараагийн цар тахал бол баттай удахгүй. Ер нь бол дараагийн цар тахал гарах нь ойлгомжтой. Хизээвэ гэдэг л асуудал байна гэж. За тэгсэн чинь ямар хэцүү юм бэ? Тэгсэн чинь H5N1 буюу энэ шууны ханиад гэдэг. За энэ шууны ханиадтай холбоотой. За бид хоёр Hot Topics-ээр ярьжсэн дахиад нэг шинэ мэдээлэл орж ирсэн. Тэгэхээр H5N1-ийг хүмүүс сандраад за дахиад нэг цар тахал болчих юу болоод байна л гэж хүмүүс хайгаад байгаа юм. Чих 50 сонсож байна. За тэрний дараа Taika Waititi гэдэг нэртэй хайлт бас Америк нэгдсэн улсад 50 мянган хайлтаар дээгүүр орж ирсэн байлээ. За үүнтэй зэрэгцээд бас энэ сэдвтэй холбоотой Rita Ora гэдэг энэ хоёр хүн зэрэгцэж орж ирээд хайлтаар орж ирээд байна. За энэ одоо манад нөө масктай дуучин гэдэг нэг тийм нэвтрүүлэг байдаг. Багтаа дуучин. За энэ ийм бас нэвтрүүлэг нь Америкийн хувьд нь явж хагаад олныг анхааралд өртсөн маш сонирхолтой тийм үйл явдал болсон юм байна. За тэгээд тэрийг нь одоо нэгэн тайлбар орж ирсэн учраас ярина. За тэрний дараа Америкийн нэгдсэн улс за мөн Их Британд Атенбороу гэдэг хайлт одоо тэргүүлж орж ирээд байна. За Атенбороу удахгүй 99 хүрэх гэж байна. 99 хүрэх гэж. Домог шүү дээ энэ ах бол. Домог. За одоо ер нь бол шинжлэх ухаан гэх юм уу ийм документ
баримтат кино сонирхдаг хүмүүсийн ноён оргил за брэнд болсон хоолой Айтан бороо 90 сүрэгч байгаа. Айтан бороо нэгэн кино гаргаж байгаа маань төрсөн өдрөөрөө тохиолдуулж тэр кинод холбоотой өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд дэлхийн нийтийн анхаарлын төв над дээр байгаа. Над дээр бол маш том үүрэг хариуцлага ирж байна. Үүнтэй холбоотой би нэгэн сэдвийг мессежийг олон хүмүүнд хүргэх гэсэн юм а гэдэг санаагаа Айтан бороо хэлсэн байна лээ. За Их Британд бас Ethel Caterham гэдэг нэгэн хайлт бас тэргүүлж эхэлсэн. За энэ ямар шалтгаантай гэхээр дэлхийн хамгийн урт наслсан хүнээр тодорч байгаа юм. Их Британаас тодорч байгаа юм байна. 116 наслах байгаа. Наслсан гэдгийгсэн байна. За тэгээд цаг гарвал бид хоёр нэг Флоридад нэгэн залуу зүгээр кино цаашаа нэг үйл явдал үзүүлсэн видеог нь хамт үзэлцээд юу болсныг Флоридад нэг хүн одолоод байгааг харуулсан. За тэгээд хөл бөмбөгийн од Мауро Икардитой холбоотой бас сенсац одоо шар мэдээ гэх юм уу? Шар мэдээ надад байна. Зя. Аргун ч өнөөдөр зүр мэдээгээр зодож ална гэж шийдсэн байна л да. Бид хоёр харин жоохон холдод. Өглөө яг ингээд нөө Google Doc дээр хин юу ярихаа ингээд дараалуулаа бичсэн байдаг. Өнөөдөр хариухан зүгээр миний ярих нэг сэдвийг зүгээр бүчээл авцсан байна л да. Би юу нь ярихаа болох уу? Гэхдээ яг миний ярих сэдвүүд бол тэм гүнзгий ярихгүй ерөнхийдөө цугцсан яриад богинохон мэдээлэлүүд байгаа болохоор за амжиж магадгүй гэж одоо ийм олныг зочлоо шүү. Зөв. Би тоглосон шүү. За миний ярих би 3 мэдээ ярина. За 3 мэдээний нэг нь чиний бүр ингээд хайртай шүтдэг ингээд цайжи хараад ингээд нөгөө нүүр чинь хацарчин уулаадаг бүсгүйтэй холбоотой. Энэ бол одоо Америкийн дуучин Selena Gomez. Гэлээ. За дараагийн мэдээлэл болохоор Holly Willoughby гэдэг одоо энэ Английн одоо Willoughby шүү. Одоо нөгөө Attenborough гэдэг шиг явж шүү. За Holly Willoughby гэдэг энэ бүсгүйтэй холбоотой нэг юу хэрэг цацагдсан. За тэгэхээр энэ хэрэг ингээд одоо цагдаа нар магнатарын анхааралд ороод байгаа энэ хэрэг дээр яг юу болсон гэдгийг би дэлгэрүүлж ярих бол үргэлжлүүлээд за Америкийн Холливуудын жүжигчин Жорж Клуни анх удаа Бродвейн тайзан дээр тий одоо энэ чинь 61 өнөө 62 настай хүн. Тэг ингээд Холливуудын Бродвейн тайзан дээр гараад үнэлэгдээд дебют хийснийхаа дараа Тони буюу одоо Бродвейн шилдэгүүдийг шилгаруулдаг одоо наадамд нэр дэвшээд байгаа энэ мэдээллийг хүргэнэ. Тэр байх нэг юм мартсан ба шүү. За Тони гэдэг хайлт бол дэлхийд даяар одоо хайлт тэргүүлээд байгаа тийм Тони Awards гэж яг одоо болж байгаа юм байна. За энэ дээр хин дэвшсэн яасан гэдэг. Гэтэ нарийн сайн мэддгүү те. Би бол Тони үнэхээр мэдхгүй юм байлаа. Арийг авах болов гэж бодсон чинь авсангүй. Гэтэ чадлаараа Тони гэж юу болж байгаа талаар нэг хайлт цухас дурдаад өнгөрье. За гэхдээ одоо бүгдээрээ миний мэдээлэлээс эхлэе гэж бодож байна. Шууны ханиад за энэ хүн болгоны анхаарал татах сэдв гэж бодож байна. За одоо мэдгүй байж байгаа дахиад дараагийн зар тахал руу бүгд орчих юм байлээ. За ер нь бас дэлхийн эдийн засаг зарим байна. Дээрэс нь бас нэг одоо чих хангарах дэлтэд байгаа нэг асуудал шууны ханиад байна. За энэ ямар учиртай бүгдээрээ сонирх. Ээж тав энэ нэг. За энэ бүгдээр Монголд бас нэг хэсэг орж ирээд тарж исэн санаж байна. Шууны ханиад гэдээ бүгдээр маск зүгөөдөж исэн. Үе гараад идэг. За тэгэд энэ шууны ханиад ингэж хэлсэн байна. За Марион Купманс гэдэг ийм эрдэмтэн за энэ Нидерланд гадалтай эрдэмтэн байна. Энэ вирус бол шууных байха болчлоо. За хамгийн амар нь энэ хөхтөн амьтны ханиад болоод хувирчлаа буюу одоо яг одоогийн 168 сая шуу энэгээр өвдсөн юм байна. Одоо анх гарснаас 168 сая. Тэгэд яагаад санаа зовоод байгаа гэхээр одоогор 1000 үхэр энийг алдчихад байгаа юм байна. Буюу энэ вирус өөрөө маш хурдцтай хөвсөн өөрчлөгдөд байгаа юм. Бидний нүдэн дээр шуул тусдаг байсан. Шуу бол одоо биднээс хол шүү дээ. Бид нар чи хөхтэй амтан шуунаас одоо үхэрт халддаг болоод эхэлсэн. Үхэр бол биднэрт маш ойрхон буюу биднээс нэг алхмал хол болсон. Өөрөөр хэлбэл үхрээс үхэрт халдаад байна. Мянгад үхэр одоо Америк нэгдсэн улсад 50 муужид нь энэ тарчаад байна. Амар юм бэ тий. Тарчаад байна. Одоо нөө мутацид орно гэдэг нь болоод байна. Мутацид орно гэдэг. За энэ тохиолдол ийм байгаа да. Үхрээс үхэртэй халдаад эхэлсэн буюу энэ ингээд нөө ховсон өөрчлөгдөж яваад байна. За ингээд одоогийн байдлаар 70 хүнд халдчихад байна. Гэхдээ энэ 70 халдсан хүн дандаа үхэр болон үхрийн аж ахуйтай холбоотой ойрхон ажилладаг хүмүүс үхрээс халдаад байгаа. За одоохонд бол үхрээс үхэрт хүнд халдж байгаа. Ийм тохиолдолд 70 бүртгэгдсэн байгаа маань. За энэ ханиад бол тусах юм бол нас барах магадлал 2.1. За бүгдээрээ ковидыг санаж байгаа бол ковид тусаад нас барах магадлал 2% гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ ханиад 50%. Йоо, харуу чанар нь бүр үнэхээр аимшигтай. За тэгээд яагаад за харуу чанарч бол нэг чухал биш юм байна. Тэр ингээд ер нь бол аимшигтай. Гэхдээ энэ хамгийн одоо чих дэлдээд хангат дэлдээд сандраад байгаа асуудал нь энэ одоо
вирус бидний нүдэн дээр хувьсан өөрчлөгдөд байна. Саяхан л шууд тусдаг байсан. Бусад хүүхдийн амьтанд тусдаг байсан чинь одоо ингээ хүүхдийн амьтнууд тусаад эхлэв. Хүүхдийн амьтан хоорондоо халдаад эхлэв. Хүүхдийн амьтан хүнд халдаад эхлэлээ. За бид нар одоо юу хүлээгээд байгаа вэ? Хүнээс хүнд халдаад эхлэх үедээ л гэдэг. За ингээд хүнээс хүнд халдаад эхлэх юм бол энэ одоо ингээд дэлхийд даяараа бүр ингээд анхаарлын төвдөнд орцсон. За тэгээд ийм асуудалтай юм. За тэгээд сая яагаад энэ буцаад шувууны ханиадын хайлт тэргүүлээд эхэлсэн шалтгаан нь энэ CDC гээд Америк нэгдсэн улсын халдвартыг хариуцсан тийм одоо агентлаг байдаг. Энэ агентлаг нь ууг нь шинжлэх ухааны академиас сургалт авах хэрэгтэй байсан юм байна. Энэ одоо цар тахал болвол ямар арга хэмжээ авах вэ гэж цар тахлаа гинт сургалтаа ямар ч шалтгаангүйгээр зогсооцсон. Цоцолцсон байгаа. За энэ үйлдэл нь олон хүмүүсийг бас ингээ гайхшир төрүүлээд байгаа. Энэ чинь угаасаа л хүн болгон самбаралтаад байхад яагаад цуцалж байгаа? Эсвэл энэ ингээд нэмэргүй гэж үзсэн үү? Эсвэл ямар нэгэн асуудал байна уу? Гэх мэт одоо ингээд таамаглалууд явуулаад байгаа. Ууг нь бол идэл яг одоо ингээд Америк нэгдсэн улс бэлтгэлээ базаагаал. За энэ хэрвээ зар тахал болоод таарад эхлэх юм бол бэлэн байдлаа хангах хамгийн чухал ажлаа яг ийм чухал мөчөд ингээд цуцалж байгаа гэд яриад байна. За зарим хүмүүс бол нууц ноёнтон буюу Трампны цаана яг тэгэхээр нөө сургалтын хийх юуг ин төсвийн таслаа хийсэн юм шүү. Тэрнтэй холбоотой юм шүү гэж янз янзаар яриад байна. За, ер нь гэхдээ инех юм биш болчиход байна. Энэ баг ингээ олон эрдэмтэд би өнөөдөр үзтээ хэлсэн эрдэмтэд хараад энэ баг ер нь бол ингээ цар тахал болох нь баг тодорхой гэж бас зарим хүмүүс үзэж байгаа юм байна. За энэ бол бүр үнэхээр аимшигтай нөхцөлтэй байгаад байна. За одоо ингээд тун удахгүй хүнээс хүн тараад эхлэх юм бол баларх юм байна гэдэг. 2002 билүү 3 онд. За би бол 7 юм уу 8 дугаар анги байсан. За тухайн үед Монголч нөө Азийн орнуудаар шууны ханиад гараад бид нар чинь ингээд нөгөө хичээлдээ маск зүүж нэг хэсэг явсан санаж байна уу? Санахгүй юм байна. Санаж шүү. Тэнгүүд одоо яг 20 жилийн циклтэй буцаад бас шууны ханиад одоо дийдхүүгүй юу дээрээ ер нь л яваад байгаа юм шүү дээ. Хэрвээ мутацид ороод шуун одоо ингээ хөхтэй амтнаас дамжаад хүнлүү ингээд хүн хоорондоо дамждаг болчвол энэ бол дараагийн цар тахал гэж үзээд байгаа юм байна зү. Зөв. Гэхдээ ингэсэн байна. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингэж хэлсэн байна. Дэлхий энэнийг хүнээс хүнд халддгийг нь хүлээх хэрэггүй. Халдаад эхлүүл хитрхи оройдсон байх болно гэсэн. Йоо ямар амар юм бэ? Хайц хүзтэй хар өглөөгөр. За одоо яалтай байлаа энэ мэдээлэл нь юм байгаад байгаа юм чинь. За тэгээд Америк нэгдсэн улсаас ингээд ийхүү маш олон бүх мужаар тараад за одоо мутацид ороод яваад байгаа юм байна шүү манайха. Бурхан минь яана одоо. За боо. Гэхдээ бүр за түү юм тогтсон. За нэрээ тийм. За. Дараагийн хамтран ажиллагчаар танилцуулаад хий. За манай нэвтрүүлэгтээ амьсгалах агаарыг тань бид халамжлын ураатай Air Care, за Air Condition бол анхаар сэтгэлтийн тоног төхөөрөмж худалдаалдаг. Air Care хамтран ажиллаж байна. За Air Care-ийг манайхан Air Condition худалдаа угсралт, суйрлуулалт гэдгээс нь бас хажуугаар нь давхар одоо Японы дэлхийд алдартай 107 жилийн түүхтэй Panasonic гэдэг брендийг албан ёсоор оруулж ирэх хэрэгтэй. Дистрибьютор гэдгээр нь бас чэйжлэлд авчих хэрэгтэй байхгүй. Яагаад тэгэхээр бүр Японы Panasonic-ыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх дистрибьютор бол энэ чинь өөрөө цааталт нь энэ компани чансаа явж ийн гэж би хараад байгаа юм л та. Энэ чинь ийм юм байлээ шүү дээ. Ер нь ингээд байгууллага гэрээ air condition суйрлуулна гэдэг чинь гэртээ зурагт аваад тавьчихж байхдаа адилхан асуудал биш юм байна. Энэ чинь мэрэгжлийн хүмүүс хэрэг болно. За та агаар сэлгэлт орчноос хамаарат хүчин чадал бүх асуудлын шийдэн ямар н зохих гих мэт сонголтууд дээр мэрэгжлийн хүмүүс хэрэг болдог. Харин Аз болоход Air Care яг энэ мэрэгжлийн угсарт үйлчлэгийг үзүүлдэг байгууллага юм байна. За дээрэс нь Японы Panasonic брендийн одоо энэ air conditioner-ыг оруулж ирдэг. За энэ Panasonic бол air conditioner дотроо маш онцгой. Юу гэхээр Nano X гэдэг технологитой. За энэ Nano X гэдэг технологи бол зөвхөн одоо халуун хүйтнийг зохицуулахаас гадна 99 сарны 9% цэвэршүүлэх ажиллагаатай. За сэрүүцүүлэхээс гадна за энэ тоосонцрыг шүүдэг вирус нингийн бактерийн эсрэг бас ийм цэвэршүүлэлт ариутгал явуулж чаддаг. За ийм технологи юм байна. Одоо манай Улаанбаатар чинь хаврын улиралд хуурай ширүүн агаарын улмаас харшил үүсээд удааны улиралдаа ханиад том ихсэх хандлагатай байдаг тийм үү. Тэгвэл ийм нөхцөлд цэвэршүүлэх, сэрүүцүүлэх Nano X технологийн air conditioner-ыг ашиглавал хамгийн тохиромжтой гэдэг. Тэгэхээр нэг сумаар нилээд хитэн туулаа бодох гэдэг шүү дээ. За агаараа цэвэршүүл чинь тийм үү. Сэрүүхэн агаараа үлээлэх чинь нэмээд эн чинь одоо тий нэм бактерийг бас давхар ингэ шүүгээд өгж байгаа байхгүй юу?
Тэгэлгүй яах вэ? За тэгээд хамгийн гол нь бас уян хатан нөхцөлтэйгээр air care танд санал болгох юм байна. Танд бас үнгүй зөвлөгөө өгнө. За бүх төрлийн хүчин чадлаас хамаарат сонголтууд нь бас байгаа гэдэг нь том давуу тал болно. Тэгээд баталгаад засварт үйлчлэгээтэй дахиалгаар бараа бүтээтгүн бас нийлүүлдэг. За хамгийн гол эднэсийн бахарж ярьдаг нь бол бид маш хурдан шуурхай үйлчлэж өгнө гэсэн байна. За тэгэхээр та air condition сонирхож байгаа бол за air condition зөвхөн хүйтэн агарыг зориулттай биш халуун хүүтний тохируулна гэсэн үг. Ер нь нэг маш тухтай ингээд орчиндөө байх сонирхолтой бол маш том тансаглал мөн. За утасны дугаар нь 95.8 9432 юм байна. 95.8 9432. За Air Care Cigman гэдэг Alpesны вебсайт руу ороод та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Мөн бас Air Care гэдэг Facebook пэйжийг лайктараарай. За манай нэвтрүүлэгтээ амьсгалах агаарыг бид танд халамжлын өрөөтэй Air Care хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Air Care-ийн брендийн кондишнууд нь бас давхар те цахилгаан зарцуул дуу чимээ баг гэж байгаа шүү. Энийг бас их маш том давуу тал шүү тий. За Hot Topics нэвтрүүлэг үргэлж байна. За энд ингэсэн байна. Хизүү юм дуулгадаг хүүхэд вэ гэн харин тийм ээ. Өстой. Би хизүү юм олоод уншчлаа даа бүхэндээ дуулгалаа. Гэтэ ер нь бол мэдчих болохгүй. Ковидыг бүгдээрээ санаж байгаа бол за бурхан минь ковидос хэцүү юм бити болоосоо те. Ковидыг бүгдээр санаж байгаа бол ер нь бэлтгэлгүй тэгэл бас бөө юм үзсэн шүү дээ. Ёстой нэрэ хачаач юм үзсэн шүү. Үзсэн тийм одоо дэлхийд даяар тарсан тийм цар тахлыг үзэн ч гэж бодоогүй л явлаа. Хүн амьдралдаа зовлон зүдгүүр ч юм уу саад бэрхшээлийг даваад гардаг. Гэхдээ миний хувьд хамгийн давах боломжгүй ч юм уу тийм айдас төрүүлдэг зүйл бол тодорхойгүй байдал. Ковид үнэхээр тодорхойгүй байсан шүү дээ. Яг яах ч юм те дэлхийн өдрөө өөх гээд байгаа юм уу, өргөдөх гээд байгаа юм уу, бид нар өвчин тусаад өөх юм уу, яах юм те. Энэ ч үнэхээр амар байсан. Тийм болохоор би шүтлэггүй ирнэ л энд чирээ тогшоо сууж байна яг одоо. За, дараагийн мэдээлэл бүгдээр орцгоё. За. Британд Holly Willoughby гэдэг ийм үзэсгэлэнтэй бүсгүй байдаг. Энэ бүсгүй нөгөө одоо өглөөний хөтөлбөрөнд би үзэх туртай л да энэ ITV-ийн хөтөлбөр шиг санагдаж байна. За энэ бүсгүй үнэхээр хөөрхөн хөтэлдэг заяа. Одоо ингээд зургийг харангуут нэг тийм царайлаг хөөрхөн шаргал өстой хөөрхөн бүсгүй найруулж зургийг нэгэн заяа. Тэгснэ ингээд нөгөө өглөөний хөтөлбөр чинь ихэвчлэн нөгөө телевиз чинь шууд явдаг. За тэгэл хоол унд хийж идэх те. Тэгээд ингээл хоорондоо ингэж очинтой ярилцах юм уу яг энэ сегмент яг одоо Монголын ингээд нутгшуулсан сегменттэй л адилхан явдаг. Тэгсэн чинь наа чи бүр заяа гэдэг үнэхээр инээд муутай. Тэгээд юу ч болсон зүгээр ингээд зүгээр татаад, саваад, газар өнхрөөл энийгээ унчин заяа. Бүр тийм очиод энэ нөгөө инээдээ барь чадахгүй байгаа шүү дээ үнчээд бүр. Тэгээ угаасаа зүгээр маягилж цаанаас л тийм үе юм байна шүү дээ. Хамхын нээчээд байдаг. Ширээгээ барайл ингээд одоо энэ ч одоо эндээс ингээд камер авч ингээд бодъё л бид хоёр шиг тийм үү. Гэсэн чинь энэ хүн ингээд ширээнийхээ доогоор яваад орцсон заяа. Инээсээр заяа. Тэгээд нөгөө микэн дээр инээд нь л яваад байдаг заяа. Энэ шар өстэй бүсгүй мөн үү те одоо манай за энэ бүсгүйтэй холбоотой нэг мэдээлэл цацагдсан. Тэгэхээр Английн одоо 5 дугаар сувг буюу Channel 5 гэдэг сувг дээр нэгэн баримтат кино цацагдсан. Энэ бүр нэг одоо яад нэг бүр хэлэх зүг олдохгүй байна заа. Нэг үнтэй холбоотой. За 50 сонсъё. Баг би уурлаад байгаа юм шиг ярьж байна. Аксан тавих чинь гаргаглаа. За Gavin Plum гэдэг нэртэй одоо харуул хамгаалтын ажилтнанд залуу заяа. Байгаа одоо яг найрлагч ажилт нөхцөн байгаа залуу юм шиг. Өнөөс өмнө тэр царай зүсийг хар бүр нөгөө номын хавцаар нь дүгнэ гэж би дотроо боддог ч гэсэн энэ хүнийг би царайгаар нь шууд дүгнэн. За юу дүгнсэн? За харах царайны. За тэгсэн чинь одоо энэ одоо нэвтрүүлэгч бүсгүүд дурлаад. За. Тэгээ дурлахтаа гүн донтож дурлаад. За тийм ингээд одоо энэ хүүхний тийм үү хаанаас нь ч хамаагүй авсан ямар ч хамаагүй фокусгүй ингээд мянган ингээд зургийг цуглуулад, бичлэгийг цуглуулад, за ингээд одоо хоолой тийм үү одоо Лондон хотод яг хаана явж бүх үйлдэлийг дагаад, за одоо оройн үйлчлэг дээр очих юм бол тэнд очсон байна гэдэг өөр ингээд гадаа ингээд гараа керманы цаараа зогсчихдаг заяа. Энэ хэмжээний одоо нэг obsessed буюу донтоод, stalking гэж бид нар яриад байдаг шүү. Мөшгөөд эхэлсэн. За ингэж мөшгөж байснаа дотроос юу бодсон гэж. За би ерөөсөө л энэ хоолой минийх л болно. Өөр хинэгч болох ёсгүй гэж бодож эхэлсэн. Энэ залуу. За энэ Gavin гэдэг залуу маань хоолыг одоо хулгайлаад олны ингээд хулгайлаагүй л дээ. За ёо. Хулгаад би ингээд төлөвлөгөөг нэрж өгч байна. Ёо. Ёо өстө харгүй энэ баг харуулах ч дээ. За хулгайлаад
За тэгээд олонний хөлөөс хол газар аваачаад за тэгээд ингээд маш ингээд хэрцгий одоо нөгөө нэг sexual fantasy гэдэг аахгүй одоо ингээд бэлгийн тэр ингээд одоо хүсэл ингээд тий тачаалаа энэ эмэгтэй тий гаж донгоо хангаад тэгээд дараа нь амь насыг хөнөөнө гэж төлөвлөжсэн. Йоо, тэг яаж мэдсэн хамгийн гол. За, энэ одоо ингээд баримтат киноны үйл явдлыг бид нэр яриад байгаа шүү. За, баримтат кинон дээр ингээд харуулж байгаагаар цагдаа нар энэ пламбын гэрлүү ингээд энэ тухай ингээд мэдээлэл ирсэн. За, энэ Гэвин Плам ойр дотных нь хүмүүс л мэдээлэл өгсөн болов уу гэж би бодож байна. Гэвин Плам гэдэг хүн бол энэ Холли Виллоби гэдэг энэ одоо хөтлөгч эмэгтэйгээр бүр өвчлчихсөн гэх тээ. Энэ хүний амь насыг хөнөөнө гээд байна гэдэг мэдээлэл цагдаа нарт ирээд за цагдаа нарын хувьд болохоор шууд гэрлүүнтэй хаалганд тогтч ороогүй. Шууд нөгөө ингээд цохиж ингээд цөмөө ингээд цогтөг юм байдаг шүү дээ. Тийм юмар цохиж дайж орсон. Яагаад ингэж дайж орсноо цагдаа нар юу тайлбарлаж байна гэхээр яг ийм гэмт хэрэгт буруутай гэдэг нь ингээд тогтоогдоо тодорхой байгаа хүн заавал ингээд хуулийн шатлалаа дамжихгүйгээр төрүүлж ингээд дайрч орохгүй бол эдмүрийн баримт устгах гад байдгаа. Эсвэл нөгөө амь насандаа халтчих гад байдгаа гэд ингэж тайлбарласан байгаа байхгүй. За тэгээ ингээд дайраад орсон чинь гэртэн заяа ингээд гурван том юу гэдгүүл олс. За тэгээд нэмээд ингээд нөгөө төмөр ингээд нөгөө хүлэг ингээд гар мар хүлчдэг хүлэг заяа. За тэгээд хоёр гав гэх мэтчлээ ингээд ерөөсө бүх юма бэлтчихсэн байсан. Ямар нэгэн байдлаар нэмэгтэй ингээд ойрхон баа газар хүрхэл юм бол би нэмэгтэйг бол хулгайлна, барьцаална, авааччтэй ингээд дургслыг хангаад тэгээд дараа нь амь насын хөнөө яагаад гэвэл энэ нэмэгтэй минийх болно гэдээ энэ хүн шийдтсэн. Тэгээд минийх биш бол өөр хинийх ч биш. Энэ бүр амар агааз. За ингэж шийдтсэн ингэ байдсан чинь цагдаа нар нөгөө гэрлүүн дайраад орох яг тэр үеийнх нь нөгөө бичлэгүүд нь ингээд одоо тэр энэ баримтат кинонд гарч байгаа юм л та. Ингээ гарсан чинь нөгөө залуу чинь юу болоод байгаа юм бэ? Та нар яагаад дайраа ороод ирж байгаа юм бэ гэж нэг ямар ч хүн ингээл нэг тийм мдээгүй юм шиг царайлаа шүү дээ. Тэгсэн чинь шууд цагдаа нар хэлж байгаа байхгүй. Өөрөө Холли Виллобиг те хулгайлах гэжсэн болохоор энэ хэргийн дагуу таныг гэрлүү дайрч орж таныг барьжуулах гэсэн чинь шууд ингээ царайна ингээд шууд хувьс хийгээл ингээд дотроо ингээд одоо ингээд яг энэ одоо би Daily Star Coats-ыг UK-гийн мэдээллийг хараа сууж энэ дээр нөгөө залуу маань яасан бэ гэхээр Холли Виллоби гэдэг нэрийг сонсонгуудаа царай нь хувраал эдгээр мэдчих хэр ихийг мэдчихэж байгаа юм бол гэдэг ингээд дотроо тооцоол нь яваал гэсэн гэж байгаа байхгүй юу. Ингээд энэ залуу ингээд баривчилсан одоо бол ингээд одоогоор хоригдсон байгаа. Гэхдээ одоо энэ залуугийн ингээд одоо өөрийнх нь ингээд үйл явдал те ингээд бүхэл бүтэндээ телевизээ ингээд маш ингээд халдартай жүжиг одоо хөтлөгч бүсгүйг одоо баривчлаад амь насыг хөнөөнө гэж ингэж төлөвлөжсэн энэ хэрэг маань одоо баримтат кино болоод Британд эд шуугуулж байгаа юм байна. Баримтат кино гарсан байж тээ. За тэгээд надаа хин одоо би бол үнэхээр энэ хүн алхаж ирсэн бол тэр одоо ойр дотн байсан мэдээлсэн хүн энэ хөтлөгч бүсгүйгийн амийг аварсан гэж бас хэлж болохоор шүү дээ. Харин тийм. Амийг аварсан байна. За тэгээд энэ бас урьдчилсан сэргийлэх маягийн ажиллагаа явагдсан байна. Азар ийм юм болсон. За бид нар бол ихэнхдээ хожим нь одоо ингээд нөгөө ийм хэрэг болчлоо гэж ярьдаг бол ийм бас урьдчилсан сэргийлэх ажил байж болдго юм байна. Тэгэхээр мэдээлэл бас дамжуулна гэдэг их чухал байдаг юм байна. Энэ найруулагч бүр бичлэгийн үчнэ хаалгын шууд цөмж бичлэгийн шууд зургийн бичлэгийг авсан байт юм байна те. Хэрвээ одоо жишээ нь бид нар Холлигийн ингээл тэр хөөрхөн инээгээл бүр татаж жуунал босч ирэхгүй байгаа тэр бичлэгүүдийн зөндөө үзчихсэн болохоор энэ эмэгтэй ингээ амь насантай би хаанд хүн халдсан бол надад маш муухай санагдах байхгүй бүр ингээ хөөрхөн эмэгтэй штэ гэж бодогдоод. За дэмжин ажиллагчаас танилцуулаад манай нэвтрүүлгийг ийм арт дэмжин ажиллаж байна. За ийм арт илүү чанарыг илүү хямдаар ураатай дэмжин ажиллаж байна. Ийм артын хорлолын салбар илүү чанарыг илүү хямдаар аяны хүрээнд 5 сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн ийм арт хорлол салбарт онцгой хямдрал урамшуул зарлаж дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтад экотор бэлгэж байгаа юм. За дэлгэрэнгүй мэдээллийг ийм арт Facebook хуудаснаас аваарай. Харин утасны дугаар нь 7611 тэгник юм байна. 7611 тэгник. Манай нэвтрүүлэг ийм арт дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Autopix нэвтрүүлэг дараагийн сэдвлэг орох гэж байна. За энэ саяны хэрэг бол бас их онцгой тохиолдол шүү те. Энэ киногийн үзмэр санагдлаа. Киноны нэр нь юу гэнэ? Би юугаа хаац. Одоо санахгүй. Өнгөрс хаацсан болоосаа. За тэгвэл дараагийн мэдээлэл рүү оръё. Taika Waititi гэдэг хайлт. За би энэ хизээж харж байгаагүй юм хайлт
өчигдөр Америкийн нэгдсэн улс нэлээд дээгүүр тэргүүлсэн 30 мянган хайлттай байна уу ингээд тэргүүлээд байлээ. За түүнээс илүү олон Рита Ора гэдэг бас хайлт гарч ирсэн. За тэгээд манад Багтаа дуучин гэдгээр явдаг өлөө те. Masked Singer гэдэг. Харин тийм ээ, ямар ч манад нөгөө Централ телевизний хэсэг явуулаад бүгд л одоо бүгдээр л үзсэн шүү дээ. Би бол нэлээд хэдэн юунуудын дугааруудыг үзсэн юм. Багтаа дуучин гэдэг. За Багтаа дуучин одоо ийм Америк нэгдсэн хувилбар улсад явдаг хувилбар дээр нэгэн онцгой тохиолдол гарсан. Тэгсэн чинь энэ юм байна. Рита Ора гэдэг алдартай дуучин. За энэ чинь кино жүжигчин санаж байна. Маш алдартай ийм эмэгтэй байгаа. За энэ бол одоо бас үзэсгэлэнтэй энэ олон нийтийн анхааралд байдаг энэ эмэгтэй. Энэ Багтаа дуучин шоуны хөтлөгчөөр оролцож байгаа юм байна. За хөтлөгчөөр оролцож байгаад энэ нэг одоо яг нэг үзүүлбэр дээр Lucky Duck гэдэг ийм баг хүмүүсчүүд нэг хүн дуулаал байсан. За дуулаал хөдлөөл бүжиглэл янз янзаар үдсээр байтал хамгийн сүүлд хин гэдэг нь танигдсан. Тэгээд хин гэдгээ гэсэн чинь Taika Waititi гэдэг энэ хүн байна. Taika Waititi бол Rita Ora-гийн нөхөр юм байна. Оо тийм үү. Би жүжигчин гэдэг нь бол таниад байлаа нөхрийн. Одоо энэ хамгийн голны нөгөө нөхөр гэдгээ таниагүй. Одоо энэ гарч ирж байгааг нь харуулж штэ. За тийм юм бичлэг явж байна. Рита Ора нөхөр гэдгээ энэ хүртэл таниагүй нь ингээд шок байгаа байхгүй юу? Энэ орж байгааг нь харуулж. Үгүй. За бүр шок. Тэгээд одоо би өөрийнхөө эхнэрийг хөдлөө ингээд одоо жишээ нь би төсөөлж ин л да. Өөрийнхөө эхнэрийг ингээд хөдлөгчөөр шүүгчээр ингээд суужсанаа тэр бол дуулж байгаа хөдөлгөөнөөр нь таниагүй гэдэг бол зүгээр шок үстэй. Нөхөр нь гарч ирээд таарсан. За тэгээд энэ Рита Орагийн ерөөс энэ царайны хувирал нь бол хүмүүсийн бүр мим болтлоо одоо юу яагаад байна. Энэ бүр мим цаашаа болон сая тэр амаа ангаач ойрлж байгаа бүлтээсэн тэр хэсэг юу. Бүх юм гарч ирлээ. Супер ёо. За тэгээд энэ ингэсэн байна. Энэ яг нэвтрүүлэг дээр яг шууд явсан нэвтрүүлэг дээр би чамайг үзсэн ядж гин буюу ингэж өөрийг нь одоо ингээд хуурж мэхэлсэн л талтай болчих штэ тий хуурж мэхэлсэн үзэн ядж гин гэхдээ би чамд хайртай гэдэг энэ хоёр төвөрлөлтэй бас нэлээд романтик бас мөч болсон юм байлээ. За тэгээд энэ Америк нэгдсэн улс даяар ер нь бас дэлхийд даяараас энэ хувилбарыг бас бүгд үздэг юм байлээ. Тэгээд үзээд байгаа юм байна. Энэ гэхдээ саяын тэр нөгөө нэг яг ингээд нөхөр нь бага авсан чинь орилж байгаа хэсэг бол бүр супер. Би энийг бүр өөрөө мим болгож ашиглана. Руу нэг сони юм хүн бичвэл би энийг буцааж явуулаа. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл чинь надтай холбоотой мэдээлэл байна уу? Надтай холбоотой. За. Чиний ари гэсэн айл тэргүүлж байна. За. Мэдээ өөртөө холбоно. За ингэсэн дараагийн мэдээлэл аригунтай холбоотой л доо яалтчгүй. За. Одоо бид нар чинь Америкийн дуучин Селена Гомес гэдэг бүсгүйг бол сайн мэднэ. Ерөнхийдөө манай аригунчин Селена Гомес яригдахаар барьцалдаад байдгийн ч өмнөх дугаарууд дээр бас ингээд сонсч ирсэн хүмүүс манд мэдж байгаа байх. Би гэхдээ нэг гайхаад байна. Би одоо ингээд барьцаалдах гэх юм уу, крашлжсэн ингээд крашууд бүгдийг ярьдаг ч Jessica Alba ч юм уу ингээд. Тэгээ би Selena Gomez ерөөсөө тийм нэг сонирхтгүй л дээ гэхдээ. Яагаад хүчээр Selena Gomez-ыг наах гэдэг тийм зүгээр ингээд тэр чинь. Чиний краш биш юм уу? Биш дээ. Оо тийм үү? Тийм биш. Яагаад чи Selena Gomez гэж боддог? Духан дээр чинь Gomez гэж бичсэн байдаг шүү. За Selena Gomez яасан гэнэ? За ингэсэн Selena Gomez. За. Selena Gomez маань сая 4 сарын 30 буюу одоо өнөөдрөөс 2 хоногийн өмнө одоо нэг нэвтрүүлэгт оролцсон. За. Нэвтрүүлэгт оролцох үеэрээ одоо энэ Selena Gomez чинь тий яг ингээд энэ миний үг биш шүү заяа. ертөнцийн дээрх хамгийн царай муутай залуутай үерхэж байгаа гэдэг иймэрхүү юм бол яваад Benny Blanco гэдэг залуугийн талаар ингээд хүмүүс ингээд сонирхоо судлаад бүр зураг хүргийг аваа. Тэгээд яагаад Blanco юм бэ гэх мэтлэн ингээд зураг нь баг мим болоо яваад идэг штэ. Одоо ингээд найрлагч угаасаа зураг нөгөө манайхан ч баг мэдж байгаа нэг тийм хөөрхөн цахал ус болсон хөөрхөн залуу байгаа. Тэгээд Blanco бол үнэхээр ингээд авяас чадвар те ингээд хийсэн бүтээсэн тойруулсан бүтээлүүдийн хувьд бол бүр үнэхээр гарцаагүй супер хүнэлтэй том дуунуудын ард Blanco гэдэг хүн байсаар л байсан. Бүр бид нар одоо л Gomez-тэй үерхэнгүүт нь Benny Blanco гэж хүн байдаг гэж мэддэг болсноос биш энэ хүн чинь бүр өмнө ингээд одоо би худлаасан жиж магадгүй Justin Bieber-ийн Baby гэдэг дуундар баг байсан гэж би уншсан санагдаад байна л та. Алдаад нөө Baby гэдэг дөө. За ингээд өвдсөн чинь энэ хоёрыг ингээд нөгөө нэг яагаад Gomez Blanco ингээд тооцсон юм бэ гэдэг яриа бол мөнхийн асуулт байгаад ирсэн. Бараг 100-ны онцгой болж юм шиг. За тэгсэн чинь яг энэ одоо Орос нэвтрүүлэг дээр 32 настай дуучин маань одоо өөрийн 37 настай сүйт залуутайгаа анхны ингээд нөгөө одоо өмсөлдсөн ийм дурсамжаа хуваалцжээ. За
За тэгээ ингээд хоёлаа ингээд нөгөө юм үдчихсэн юм байна л та хоорондоо. Тэгээ ингээд үдчихсэн чинь ингээд нөгөө одоо дэрэгчин сууж байгаа хүнтэйгээ зүг селфи авахуулаараа гэдэг нэг тийм хэсэг явсан юм байна. Тренд. Тий, одоо ингээд үдчихсэн юм дээр л гарсан юм байна л та. Гэсэн чинь Гомес ингээд угаасаа Бланког ажидсан болохоор хоёлаа ингээд селфи авахуулаад ингээд Гомес ингээд биэнд нь өвшөө ингээд нөгөө ингэр чэжинт нь ч юм уу наалдаал зураг авсан юм байна л та. Гэсэн чинь Бланко дотор за энэ нэмэгтэйг би яг одоо л үнсэх ёстой гэл дотроо бодоол зөө. За тэгээд тэгж бодонгуудаа шууд өөртөнд хилээд үнсжээ. Энэ хоёр тэгээд одоо үерхэж эхлэегүй байсан. Таньдагчгүйсэн юм уу? Биш танаад ингээд болцоонд л явж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө анхны үнсэлтийн тухай л ярьж байгаа шүү дээ. За тийм ингээд Бланко ингээд те үнсээ би одоо чамайг ингээд үнснэ гэж бүр хэлж байгаад үнсэн гин. Тэгсэн чинь нөгөө хамгийн хөөрхийн хэсэг нь Селена Гомес бүр ингээд чичрээд одоо нөгөө бадаараад уулайгаа заяа. Ичингүүрээд гэсэн юм байна те. Ичингүүрэн бадаараад нүр нь хүрээ уулаа болцсон заяа. Тэгээд яг энэ тухайд орсон чинь Бланко ингээд яриад ингээд нөгөө Селена ингээд үнэхээр ингээд нүүр нь ингээд улаа бутраад тэг ингээд их сандарч байгаа нь ингээд угаасаа мэдэгдсэн. Тэгэхээр нөгөө чи олны танил од хүн те. Тэг ингээд хэр баргийн хүмүүс чи ингээд ялангуяа чинь Селена Гомес чи өөрөө дуучаасаа гадна кинон тоглосон. Тэгэхээр нөгөө жүжиглэх чадвартай хүнтэй өмсөлцөөд ингээд сэтгэлэн тэгж гүн хөдлөх хэмжээний биш гэж ингээд хүн болгон хүлээгээд байсан чинь Гомесийн хувьд болохоор Бланко үнэхээр таалагдчихсан болохоор үнсэнгүүд нь тэгж ичингүүрэн бадаараа те. Хөөрх юм бэ те. Харин тийм байгаа. Тэгээд нүүр нь ингээд хүрэнтэж уулаасан. Тэгээд яг тухайн үед Гомес ингэж ярьсан билээ. За ингээд ерөнхийдөө нөгөө бибрээс салчаад нилээд хэд хэдэн удаа ингээд одоо биологийн ч юм уу физиологийн хэрэгцээг ингээд хангах гад би хүмүүстэй бол уулзчихснаас биш яг ингэж дотны мэдрэмж авсан хүн анхны удаа Бланко байсан. Тэгээ намайг үнсэн тэр үнсэлт нь ингээд яг энгийн ингээд үнслүүд байдаг те киноны ч юм уу те иймэрхүү үнслүүд байдаг. Бид нэр за ингээд заримдаа хөгжилтгүй л хүнтэй үнсэлцэгч үе бас байдаг те зүгээр сайхны мэдрийг ч гэдэм үү те энэ үнсэлт бол үнсэлт гэдгийнхээ ардталт маш гүн утгатай байсан болохоор миний амьдралд ингээд мартагдашгүй дурсамж үлдээсэн гэж яриад. За тэгээд цаадах чинь ингээд одоо тренд дээр орж ирээд байгаа юм байна л та. Хүүхэн байгаад тэгтээ бүр тийм байна. За энэ Бени Бланко гэдэг чинь бас яг олны анхаарал ялцчгүй гарч иж байгаа. Гэхдээ өмнө нь юу хийдэг байсан залуу байлаа энэ чинь. Ер нь юу хийдэг залуу байлаа? Хөгжмийн продюсер дуу зохиогч. За хамтран ажиллагчтай танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ хүчрхэг дархлааг бий болгоноор та циклоферон хамтран ажиллаж байна. За циклоферон нэмийн бэлтгэл маань дархлааг дэмжнэ. Вирусын эсрэгээ. За тэгээд өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй. Тэгэхээр энэ дээр бас нөгөө яг би түрүү нөгөө хамтран ажиллагчтайгаа өөрөө утсаар холбогдож бас юм тодруулсан л да. Нэвтрүүлэг орохын өмнө оригинал бүтээгдэхүүн гэдгийг бас давхар хэлмээр байна. Тэгэд сүүлийн үед эмийн чанар аюулгүй байдал гэж яригдж байгаа энэ үед дуураймал буюу генерик юм биш харин оригинал бүтээгдэхүүн гэдгээр давуу талтай шүү гэж надад хэлсэн л дээ. Хамгийн гол нь циклоферон бол угийн алдартай. Гэхдээ хамгийн гол нь оригиналыг нь оруулж ирж байгаа юм тий. За Полиса Монголиа гэж одоо оригиналыг нь оруулж ирж байгаа юм байгууллага байна. За хүний цус нь маш олон тооны дархлааны эсүүд байдаг. За циклоферон бол эмийн бэлтгэл нь тэдгээр дархлааны тогтолцооны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж дархлаа дэмждэг бүтээгдэхүүн. Циклоферон эмийн бэлтгэлийг хэрэглэснээр хүний махбодын өөрийн байгалийн дархлааны эсүүдийг идэвхжүүлж үйл ажиллагааг нь өдөөснөөр вирус болон энгийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой болд юм байна. За тэгэхээр ханиад том уу амьсгалын замын халдварын эмчилгээнд за сүүлийн үед ханиад том ихэвчлэн вирусын шалтгаантай байдаг болцсон. Одоо би ханиад төрөөд бачин юм боллоо шүү дээ. Бүр баахан антибиотикор зодж яасан циклоферон мэдсэн бол уудаг гэж. Тэгээд вирусын шалтгаантай байдаг мөн ямар нэг төрлийн вирусын халдвар авсныг ялгаж шинжлэх боломж хомос байдаг учраас амьсгалын замын халдвар ханиад томооны эмчилгээнд хэрэгэлдэг гэж байгаа. За тэгээд herpes вирус буюу амны хомхоо эмчилгээнд одоо бас ашигладаг. Тэгээ амны хомхоо нь herpes вирусын herpes гэж одоо бэлгийн вирус бэлгийн хомхоогоо л хэлж байгаа зү тий. Одоо мэдгүй юм тий. Вирусын нэг төрөл бөгөөд хүний дархлаа сулрах, яадрах, сулдах үед гарч ирдэг. Тэгэхээр байнгын дахилттай магадгүй амнаар чи хомхоо гараад байгаа бол циклофероныг уух юм бол байхгүй болох нэ. Яг ийм одоо тохиолдолд зөв одоо сонголт нь циклоферон юм байна шүү дээ тий. За тэгээд хавар болж байгаа дархлаа сулардаг. Тэгээд хавар болоод ядраад нойр одоо багсгаад ирэхээр ялцчгүй ам хамар дээр юм гарах гэдэг. За энэ тохиолдолд таны сонголт бол циклоферон юм байна. Циклоферон эмийн давуу тал нь бүх эмийн сангуудад жаргуу олгогдож байна. Гэхдээ хэрэглэхийн өмнө эмч болон эмч зүйчээс зөвлөгөө аваарай гэсэн байна.
Энэ нэг тийм давуу тал байгаа циклоферон дээр. Юу вэ гэхээр одоо дархлаа дэмжих юмуд гэхээр нөгөө заавал схемээр уудаг ч юм уу те. Тэдэн цагт тэрний нуун, эдэн цагт энэний нуун гэл нэг тийм бид нар чинь ингээл одоо чинь ингээл хойно ингээл яг орол ажиллаа хийгээл нэвтрүүлгийн зохиол бичээс байгаа бол би бол цагаар юм ухаа шууд мартдаг. Сэрүүлэг тавьчаа мартчихдээ шүү дээ. Сэрүүлэг унтраагаал юм байгаад байдаг заяа. Ийм төрөл би бол угаасаа л нэг ой муутай болохоор ингээд тэнгуү циклофероны бэлтмэлийг өдөрт нэг л удаа уух болно. Хангалттай байна тийм. Тэгэхээр нөгөө заавал тэтэн цагт иймэг уун, ийм схемийн дагуу уун гэсэн ийм нөгөө зовоогоод ах юм байхгүй. Ердөө өдөрт нэгийг л уухад энэ дархлаагаа бид нэг дэмжиж хамгаалчих нь. Өстө амар юм ба штэ. За дэлгэрэнгүй мэдээллийг харин уцаар авъя гэвэл 94.5 тиг 2 82 юм байна. 94.2 94.5 тиг 2 82. За циклоферон хүчрхэг дархлааг бий болгоно гэдэг хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээлэл Attenborough гэдэг хайлт. За Дэвид Attenborough гэдэг бол за баримтат кино сонирхдаг хүмүүсийн бол за одоо хаан бурхан билээ. За 99 настай 99 нас одоо 99 насны төрсөн өдөр нь 5 сарын 8-нд болох гэж байна. Энэ болох гэж байх хүртлээ одоо 99 нас хүртэл ажиллаа хийсээр байна. За одоо ингээд бүгд баг одоо хүртэл хийж байгаа 5 сарын 8-нд шинэ одоо кино гаргах гад энэ тухай хүмүүс сонирхоод ингээд явж байгаа юм байна. За тэгээд Attenborough бол маш ингээд нөгөө дотн гэх юм уу яриага үргэлжлүүлсэн. За би бол одоо өөрийнхөө амьдралынхаа сүүлийнхээ өдрүүдийг одоо тоолж байгаа хүн. Надад гэхдээ дуулгах нэг мэдээ байна гэж яагаад олонний анхаарал татж явахдаа нэгэн сэдвт анхаарал хүмүүсийн анхаарлыг татахыг хүссэн юм байна. За Дэвид Attenborough гэдэг ерөөсөө ингээд миний мэдх BBC, Discovery, National Geographic зүйлд ашигласан ер нь л баримтат кино болгон дээр одоо дуу оруулахтай Дэвид Attenborough-ын хоолой ингээд ноёлждаг. Өөрөө гол нь зохиолоо бас бичдэг. Зохиол ингээд зохиолоо гаргадаг. Үнэхээр гоё сонирхолтойгоор энэ зүйлийг хийж чаддаг. Хүний тэр ингээд шинжлэх ухаан, байгаль дэлхийд яаж сонирхуулж чаддаг вэ гэдэг туйлын авьяастай гэх юм уу өгөгдөлтэй ийм одоо өвгөө. Attenborough гэдэг хүнийг би бол ингээд дотроо ингээд үнэхээр ингээд биширдэг. Шүтэж биширдэг. Яагаад гэхээр одоо магадгүй бид хоёрыг ингээд ярангууд одоо үзээгүй сонсоогүй хүмүүс мань энэ яадаг ингээд нэг настай хүний тухай яриад байгаа гэж бодож магадгүй. Attenborough гэдэг хүн бол дэлхийд дахинд байгаль амьтдын тухай баримтат киноны ингээд бүр өв соёлыг бий болгоцсон бүхэл бүтэн нэг эрнийг зангидаад бадцсан ийм хүн. Тэгээд Attenborough-гийн хоолоогоор тэр баримтат кинонуудыг сонсох, тэр өгүүлэл, тэр одоо мэдгүй тэр би ингэж боддог байхгүй. Attenborough ингээд би ямар ч хамаагүй заяа. Ямар ч хамаагүй баримттын ингээд дэлхийд үзээ сунгууд миний сэтгэл хөдлөөд идэг. Тэгээд тэр нэг амьтдын тэр магадгүй би тэр амьтныг баг ойлгоод байгаа ч юм шиг тийм үү. Тэр хүний ингээд сэтгэлийн гүнд их ордог. Тэгээд би ингэж хардаг байхгүй. Одоо би өөрөө ингээд нэвтрүүлгийн зохиолч хүний хувьд тийм үү ингээд одоо юу гэдэг шоу бизнесийн ертөнцид нэлээд олон жил ажиллаж байгаа одоо entertainment ертөнц шүү. Entertainment ертөнцид нэлээд олон жил ажиллаж байгаа хүний хувьар харангууд энэ production ямар агуу юм бэ гэж хардаг байхгүй. Ягаад тэгэхээр тэр зохиол тэр ингээд те олон үг нь урчихгүй. Маш цөөхөн үгээр хүний сэтгэлд хүрээд байгааг нь харчаад би за энэ бол ингээд те энэ хэмжээнд бичнэ гэдэг нь өөрөө гайхамшиг юм байна гэж би өөрийнхөө яг нэг мэрэгжлийн өнцгөөс би хараад байгаа байхгүй юу. Тэгж хардаг. Тэгэлгүй яах вэ? За тэгээд Attenborough-ын хамгийн алдартай кинонууд бол Blue Planet 2, Planet Earth гэдэг. За энэ сурлуудыг та хэрэг үзэж амжааг бол маш олон зүйлээс хоцорч байна. Хамгийн олон IMDb үзүүлэлттэй бас гайхамшигтай кинонууд байдаг. За тэгээд Attenborough бол мэдээж 100 жилийн турш энэ ажлаа хийсэн. Одоо хүртэл ажиллаа байна гэдэг бол энэ одоо бараг салбарыг дэлхийн гэдэг гариг дээр маш онцгой ийм хүн болж хүрээд байна л да. Ийм байгаль хамгаалах, амьтан сонирхогч ийм хүмүүсийн одоо бурхан шүтэн маягаар тагтахаар болсон энэ хүн одоо жишээ нь 8 жилийн өмнө Blue Planet 2 гэдэг одоо баримтат кино гаргахдаа дэлхийд даяар энэ хунцар савны хаягдлын ийм эсрэг хөдөлгөөнийг ихлүүлсэн гэж үздэг. За энэ Planet Earth 2 гэдэг энэ кинон дээр гаргахдаа Blue Planet 2 гэдэг одоо кинон дээр энэ одоо бидний хайж байгаа хурамсар яаж зэрлэг байгальд нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг зурагчултаар үзүүлээд ингээд үзүүлсэн чинь ерөөс дэлхийд даяар тэр хөдөлгөөн ирсэн. Манайд ч гэсэн одоо та бүхэн санаж байгаа бол маш олон одоо юм хурамсрын эсрэг, хог хаягдлын эсрэг ийм хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн. За ийм хөдөлгөөнүүдийг ерөөс энэ хүн эхлүүлээд байдаг ийм нөлөөтэй хүн юм байна гэж одоо үзэж байгаа. Яалтчгүй одоо хүлэн зөвшөөрөгдсөн ийм хүн гэж. Амьд домог юм байна. Одоо бараг одоо шашин гэж байдаг бол бараг шашны одоо гол хүн нь одоо Дэвид Attenborough шиг болчиход байна л да. За тэгэд энэ хүн яасан бэ гэхээр сүүлд одоо ингээд энэ өөрийнхөө боломжийг ашиглаад сүүлийн хэдэн өдрөө нэгэн зүйлд анхаарал хандуулахыг хүссэн. Энэ нь бол загасчлалын асуудал.
За бид нар загасчлал ялангуяа загасчлалыг том загасчлалын 3-2-ыг устгаад байна гэж. За тэгээд загас дотор нь одоо энэ акул орж байгаа шүү дээ. Акул гэдэг амьтан одоо Дэвид Аттенборогийн хэлж байгаа акул гэдэг амьтан динозавруудаас өмнө байсан. Энэ акул гэдэг амьтан эртний амьтан ерөөсө динозавр үхээд гарч ирээд үхэх тэр хүртэл байсараас одоо хүртэл байгаа энэ амьтан бидний нүдэн дээр устж алга болж байна. Одоо ерөөс дэлхий үүсээд амьдрал үүсээд маш том энэ төлөөлөл болох акул гэдэг амьтан ерөөсөө энэ 400 хэдэн сая жил 300 хэдэн сая жилийн турш амьдарч ирсэн аа бид нар энийг устж алах болгож байна. Энэ бол бидний хариуцлагагүй загасчлалтай холбоотой. Энэ бидний одоо яг бид нар бол би амьдралынхаа турш ингээд олон кино хийхдээ хуурай газар дээр байгаа асуудлуудыг биш бидний хамгийн анхаарлаа хандуулах ёстой асуудал бол далайн юм а гэдгийг гүн ойлгосон. Тэгэхээр энэ загасчлалыг бид нар зогсоох хэрэгтэй гэд бид нар удахгүй энэ кинон одоо тийм сэдвээр тарах юм. За тэгээд энэнийг Аттенборо биднэрт хандаж одоо үг хэлсэн байна. Одоо зарим хүмүүс бурхан шүү дээ, бурхан нь одоо ингээд за энэ загасчл бол дэлхийд дахинд хамгийн гол анхаарал хандуулах сэдв болсон байх шүү манайхаа ингээд одоо хэлж байгаа юм байна. Энэхтэй үнэхээр одоо би чамаа нөө бурхан гэж хэлэнгүүт би Дэвид Аттенборо мэдгүй магадгүй энэ хүн ингээд бурхан болоо гэж сонсох бол би ойлгох төрлийн хүн баггүй. Ягаад тэр Дэвид Аттенборо гэдэг хүнээр би баримтат киног энэ хүнээр би байгаль орчингтэй амьддаг төсөөлдөг. Чи энэний 2023 4 онд гарсан. За Монгол мазаалайн тухай Дэвид Аттенборогийн ингээд те юуг нь тайлбараар үзсэн байлгүй ёо. BBC-гийн яг нэвтрүүлэг байдаг. Энийг үзчихэд би хизээч ингээд мазаалаа манай тонгорцсон гэж зөндөө сонсч ирсэн. Дэвид Аттенборо надад ороод би тэр баримтыг үзэж байхдаа би уйлсан хүн байхгүй юу? Бүр өрөвдөөд ямар хэцүү юм бэ гэж бодоод тэгэхээр ингээд Монгол мазаалайн тухай ингээд хийсэн одоо би ингээд дэлхийн хамгийн ховордсон баавга гэдэг нэртэй санагдаад байна. Тийм нэртэй. Gobi Bear гэдэг те. За Дэвид Аттенборо энэ хүн ийм үг дамжуулсан байна. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болжээ. Би зүгээр товчхон дутуу үлдээсэн мэдээллүүдийг бас базчил гэж бодлоо. Нэг хэлсэн юм чинь. Ethel Caterman гэдэг энэ одоо хайлт тэргүүлээд байгаа шалтгаан нь дэлхийн хамгийн настай хүн 116 настайгаар энэ хүн Их Британаас тодорсон байна. За энэ Флоридад нэг залуу зүгээр нүцгэн одоо ямар ч таавчгүй нүцгэн гартаа гарч ирээ зүгээр матрик барьж аваа зүгээр ороогоод пикапанда суугаад аваад явцсан зүгээр кино боёг цаашаа видео бас тренд болоод байгаа юм байна. За тэгээд Маура Икард гэдэг хүл бөмбөгчин залуу. За ээлжит нөгөө шууганда татагцаан Ванда Нара гэдэг их нэртэйгээ муудалцаад за тэгээд бас хүмүүсийн амыг татлаад байна. Манай нэвтрүүлэгтээ амьсгалах агаарыг тань бид халамжлын өрөөтэй Air-Care хамтран ажиллаа. За мөн хүчрхэг дархлааг бий болгоно өрөөтэй Циклоферон хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа Цэрамута.